За сайн мэцгаана уу бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За гэдгийн 3 дугаар хичээл маань эхлэж байна. За өнөөдрийн хичээлээр болохоор бид нэр юу үзэх вэ гэх юм бол за өмнөх үдсэн хичээлээ баталгаад за өмнө нь бол бид нэр өөрийн local computer дээр гэдгийг татаа суулгацсан байгаа. За тэгээд нэг жижигхэн project үүсгээд тэн дээр бол гэдгийг үндсэн тохиргоонуудыг хийгээд гэдгийг үүсгээд үтцсэн. За тэр мэдлэг дээр тулгуурлаад бид нэр өнөөдөр get commit гэдэг зүйлийн талаар бол суралцсан. За мөн get branch гэдэг зүйлийн талаар бол мэдэж авах болно. За хичээлийнхаа төгсгөлд бол бүгдөө GitHub дээр хэрхэн хаяг үүсгэх талаар болон GitHub дээр хаяг үүсгэх байгаа. За get commit гэж юу вэ? За өмнөх хичээлүүдээр мөн халт ярьж исэн. За тэгээд get commit нь бол бидний ажлын явц болон өөрчлөлтүүдийг хянжээд үзвэл за энэ дээрээс хянжээд үзвэл байгаа. За VS Code-ыг бол VS Code гэдэг тэдрээс бол татаад авчна. За бүгдөө одоо болохоор бид нэр өмнөх хичээл дээр бол git-ийг татсан. Тэгэхээр бид нэр git bash гэдэг терминал бол байгаа гэсэн үг. За энийг гаргачих. Энийг жоохон томруулад фонтын жоохон томруулчихъя. За фонтын за нэг юмрхөө. За pwd гэдэг шал командаар бид нэр болохоор за одоо ямар хуудсан дээр байгаа юм бэ гэдгийг бол хаадаг. За би бол C-ийн user-ийн томьёо гэдэг фолдер дотор байна. За тиймүүдээ энэ дотор маань болохоор юу байгаа вэ гэхээр ls гэх юм бол харагдана. За тэнцүү надад болохоор git гэдэг фолдер байгаа. Энэ харагдаж байна. За энэ фолдер руу орцгоё. За cd git гэдэг фолдер руу орё. За тиймүүд ls гэх юм дотор нь бидний өмнөх хичээл дээр үүсгэжсэн demo гэдэг фолдер дотор git үүсгээд энэ дээр ганц нэг өөрчлөлт оруулж исэн тэр файл манай фолдер маань харагдаж байна. За үүний тухай бол өмнөх хичээлийг үзэх юм бол энэ тухай бол ойлгочихно. За өнөөдөр болохоор өдрөө нэг фолдер үүсгээд за тэр нь болохоор listen 3 гэдэг фолдер үүсгэжээ. Тэгэнгүүтээ яг өмнөх хичээл дээр хийжсэн юмудаа давтаад за тэгээд баттгаад явъя. За энэ дээр болохоор git энэ тэгээд git үүсгэжээ. За ингээд git үүсчлээ. Үүссэн буюу биднэрт master гэдэг branch бол харагдаж байгаа гэсэн үг. За тохиргооны файл өөрчлөлтийг оруулчих. Git config list гэх юм бол ямар тохиргоо байгаа бэ гэж харагдаж байгаа. За энэ дээр бол бид нэр username болон email-ийг оруулж өгөх хэрэгтэй. За git config local байдлаар л тохируулна. За тэгэхээр user-ийн name дээр өөртөө нэрийг бичээд за дараачихдаар нь бол email-ээр оруулж өгөх шаардлагатай. За энэ маань болохоор юу хэрэгтэй вэ гэхээр git commit гэдэг зүйл үүсгэхэд бол хэрэг болоод байгаа. За ингээд үүсгэжлээ. За би болохоор VS Code бол татсан. За тийм учраас би code гээд editor дээр нь терминал дээр нь болохоор code гээд цэг тавиад enter дарах юм бол шууд миний project руу folder руу үсрээд шууд VS Code маань нэгдээд тухайн folder маань бол харагдана гэсэн үг. За энэ дээр бол юу ч байхгүй хоосон байна. За энэ дээр мөн терминал гэдэг хэсэг байдаг. Эндээс бол өөрийн хүссэн терминалаа бас ашиглах боломжтой. Эндээс нь төрлийн сонгож болно. Бид нар болохоор git bash ашиглаад байгаа учраас git bash гэдэг терминалыг сонгожээ. За git status гэж харах юм бол биднэрт юу ч байхгүй хоосон байгаа. За git branch гэж харах юм бол master гэдэг branch маань бол байгаа. За тэгмүтээ одоо энэ дээр бүгд нэг жижиг HTML файл үүсгэцгээе. За энэ дээр index-цэг HTML гэдэг файл үүсгье. За тэгээд үүсгээд дарчих юм бол энэ маань харагдана гэсэн үг. Шууд автоматар бичигдчихнэ гэсэн үг. За энэ дээр git болон за ингээд доотлол дээр нь болохоор body хэсэгт нь h1-ээр hello world гэж хэлчихье. За би болохоор хоёр төрлийн extension ашигладаг. Live server болон material icon гэдэг extension-уудыг бол ашигласан байгаа.
та нар хүсэх юм бол энэ extension VS Code-ийн extension гэдэг хэсгээс бол live server гэж хайгаад тэгээд install гэдэг дараад install-аад ашиглах боломжтой. Энийг суулгаснараа болохоор бид нэр index HTML дээрээс очоод за ингээд live серверээр дараад юу гэх юм бол шууд ажиллаулдаг гэсэн үг. За одоо энэ бол харагдчихэв. GitHub номер 3 гэдэг. За одоо git дээр командуудаар шалгаад үзье л да. Git status гэд шалгаад үзсэн чинь яасан бэ гэсэн чинь манайд болохоор untracked файл нэмэгдээд ороод ирсэн байна. Index HTML гэдэг. За энэ яаж байгаа вэ гэхээр одоо нөгөө тодорхойгүй файл байхгүй шинээр ингэж гарч ирсэн. Тодорхойгүй файл гэсэн үг. За ерөнхийдөө git commit үүсгэхийн тулд бол хэдэн төлөв рүү бол шилждэг. За тэрийн бүгдөө presentation-ээс харцгаая. За ийм төлөвт бол байдаг. Untracked file энийг git add гэдэг командаар нэмж өгснөөр энэ маань болохоор staged гэдэг төрөл рүү бол шилжчихдэг. За тэгээд одоо урталтаа тэмдэглэгээ нь m байх юм бол энэ өөрчлөгдсөн файлууд, d байх юм бол энэ устгагдсан файлууд гэдэг хоёр асуултын тэмдэг байх юм бол хяналтгүй файлууд гэх мэтчлэн бол энэ файлууд бол git commit үүсгэхэд бол гарч ирдэг. За буцаа терминал руугаа VS Code руугаа очих юм бол за одоо git commit үүсгэж үзцгээе. Git commit гэдэг маань болохоор юу вэ гэхээр нэг тийм өөрчлөлтүүд агуулсан зүйл байхгүй юу? За энэ өөрчлөлт нь болохоор юу агуулгахыг бид нэр одоо гараар нь бичих ёстой. За бидний одоо үүсгэж байгаа commit болохоор index HTML-ийн өөрчлөлтүүдийг буюу index HTML-ийг л агуулна гэсэн үг. Тэхийн тулд git add гэдэг за энэ дээрээ index HTML-ийг заагаад өгч байна. Тэгэхээр энэ болохоор git status гэдэг харах юм бол одоо git commit үүсгэхэд бэлэн болсон гэсэн үг байхгүй. Энэ commit дээр болохоор зөвхөн index HTML-ийн өөрчлөлтүүд л хадгалагдана гэдгийг сайн заагаад өгсөн гэсэн үг. За git commit үүсгэхийн тулд git commit гасах m за тийм энэ дотор message юм биш өгч чинь index HTML нэмсэ. За ингэж нэмэх гэсэн үг. За одоо болохоор git commit-уудаа ингээд яаж шалгах вэ гэх юм бол git log гэдэг командаар бол харж болно. За энэ дээр бол ийм хаштай. За тэгээд ийм ренжин дугуур гэдэг одоо автор үүсгэсэн. За тэдний цагт үүсгэсэн нэг ийм comment үүссэн байна гэж харж болно. За сая бол бид нэр comment үүсчлээ. Comment гэдэг нь яг нэг файлын өөрчлөлтүүдийг агуулсан түүх юм байна гэж бодвол үзчихлээ. За одоо болохоор branch-тайхан болол тэмдэглэцгээе. За branch бол яадаг вэ гэхээр бидний ингээд хамгийн одоо сая comment үүсгээд өөрчлөлтөд оруулчлаа шүү дээ тий. Тэр өөрчлөлтүүдийн хамгийн сүүлийн өөрчлөлтийг ингээд хадгалж идэг. Тэр өөрчлөлтүүдийг өөр дээр хадгалж идэг зүйл нь болохоор branch аахгүй. За биднэрт болохоор сая бол master гэдэг branch байгаа. Боломж нь яадаг вэ гэхээр master гэдэг branch-аасаа бид нэр ингээд дахиж өөр бранчууд үүсгэж авч болдог байхгүй. За одоо бид нэр master дээр байгаа өөрчлөлтийг өөр бранчд авна гэсэн үг. Тэгэхээр master маань болохоор бидний яг кодны их хөлбөрийг ингээд өөр төрөй хадгалж идэг зүйл байхгүй. Master гэж нэрлэлсэн. Тэр branch гэдэг master branch дээр хадгалж байгаа гэсэн үг. За код руугаа ороод харах юм бол git log гэж харах юм бол бидний commit history харагдаж байгаа шүү дээ. Тэгмэд энэ бүх түүхүүдийг болохоор master гэдэг branch өөр дээр хадгалж байгаа байхгүй. За master гэдэг branch-аас дахиад бид нэр дахиад branch үүсгэж болно. Тэр нь болохоор git checkout хасах бигээд branch-ийн нэрийг биччихдэг байхгүй. За about гэдэг branch үүсгэй л та. За ингээд болчихно. За тэнгуүтээ одоо git branch гэж харах юм бол about болон master гэдэг хоёр branchтай болчих жоох байхгүй. За тэнгуүтээ сая бид нэр master-аас about гэдэг branch-ийг үүсгэсэн болохоор одоо about болохоор master-ийн бүх өөрчлөлтийг өөртөө хадгалсан гэсэн үг. За тийм бооз index HTML нь ороод ирсэн байна. За тэгвэл энэ дээр одоо бүгдөө about HTML гэдэг файл үүсгэж л да. За энэ нь болохоор яг энэ өөрчлөлттэй байгаа яг адилхан. За тиймүүд энэ дээр болохоор about гэж сэвэлж. За live server ашиглаад гарах юм бол за ингэж үүсчлээ. За тэгмүтээ одоо бүгдөө саяныхаа comment болгоод шинэ comment үзчихжээ л та. Git add гээд about гэдгийг заагаад өгчнө. За мөн цэг тавьчихдаг. Энэ болохоор
бүх өөрчлөгдсөн файлуудыг агуулна гэсэн үг байхгүй. За одоо git status гэдээ харах юм бол юу болсон бэ гэхлээр about HTML маань бол антрактаар ороод ирсэн бооз. За тэгэнгүүтээ нэг git add гээд цэг тавьж нэгчи. За git status гэдээ харах юм бол одоо about HTML маань бол тийм юу үсгэхэд comment үсгэхэд бэлэн болсон гэсэн үг. Тэр comment нь болохоор зөвхөн about HTML-ийг агуулсан comment гэсэн үг байхгүй. За тэгмүүдээ git commit хасах m гэж тавиад за about цэг HTML гэдэг файл нэмсэн гэдэг үтгэжээ. За тэгмүүдээ ингээд үүсчихсэн. За git log гэж харах юм бол about HTML нэмэгдсэн бооз. За тэгмүүдээ одоо манай энэ болохоор about гэдэг branch дээр ингээд нэмэгдээд одоо тэр branch чинь ингээд одоо энэ about HTML гэдэг comment index HTML гэдэг comment хоёрыг ингээд агуулчихж байгаа байхгүй. За тэгмүүдээ git checkout master гэж харах юм бол git log гэж харах юм бол нөгөө манай about HTML байхгүй. Яагаад байхгүй гэх юм бол тэр зөвхөн about гэдэг branch дээр л байгаа гэсэн үг. За одоо чи нэг ингээд нэг task авчлаа шүү дээ тий. Тэнгүүд тэрийг ингээд хоёр одоо яг ингээд зэрэг хиймээр шүү дээ тий. Нэг юм дээр нь одоо index HTML дээр нь код бичингүүтэл гинт about HTML гэдэг хуудас нэм шаардлага гараал тэгсэн чинь тэр хоёрыг зэрэг хийх гэсэн чинь нэг л код жойлтой болчихгүй байх юм бол хоёр ондом branch үсгээд тусад нь хийчихнэ. Тэгээ тэрийг сүулт нь нэгтгэж чинь гэсэн үг байхгүй. За яаж нэгтгэх вэ гэхлээр git merge гэдэг command байдаг байхгүй. За энэ дээр болохоор about гэдэг branch заагаад өгчдөг байхгүй. Тэмүүтээ одоо энэ ямар зүйл ажиллах вэ гэхээр about branch дээр байгаа өөрчлөлтийг master branch дээр одоо merge-лээд нэгтгээд авчия гэдэг зүйл байхгүй. За ингээд харах юм бол ороод ирэх гэсэн үг одоо ороод ирсэн бооз. За одоо болохоор манай master branch болон about branch хоёр бол яг нэг өөрчлөлттэй болж байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй чи өглөө нэг index HTML дээр өөрчлөлт хийж байгаа тэрийг хадгалаад одоо master гэдэг branch дээр хадгалангуудаа буцаад check out хийгээд about руугаа ороод тэн дээрээ өөр хөгжүүлэлт бас давхар хийх юм боломжтой болчихж байгаа байхгүй. Одоо task-уудыг яг ингээд үр үргээр нь яг branch үсгээд хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг. За энэ давуу талтай. За одоо л бүгдөө GitHub дээр бол аккаунт үүсгэцгээе. За би GitHub дээр аккаунт үүсгэх гээд нэг Gmail бол нээсэн байгаа. За тэр Gmail дээр бүгдөө аккаунт үүсгэж цэцгээе. За одоо бүгдөө миний шинэ аккаунт дээр за github.com дээр аккаунт үүсгэнэ. За тэгэхээр тул github.com гэж бичиж ороод sign in дараад sign up ноутбук жоохон хацаад байна. За энэ дээр мэйл оруулах хэрэгтэй. За би шинэ мэйлээ оруулчихъя. За continue. За пассвордын дээр нь шууд пассворд үүсгүүлээд за тэгээд нэрэн дээр нь болохоор нүүгээр тэгэхээр байгаа хаа. За юм дэртэй. За continue үргэлжлүүлэх. За энэ дээр баазлаатай хин нэг сонир баазлыг пазл за create account дараад шинэ аккаунт үүсгэх боломжтой болчихж байгаа. За ингээд миний мэйл руу код ирэх хэрэгтэй. За би утаснаас хойш шалгаад кодыг оруулчихъя. 45 за асуултууд асууж байна. За дэлгүүр үргэлжлүүлэл авчих. За free хөлбөр нь бол unlimited public
proprietary story буюу repo үүсгэх юм бол unlimited юм байна. Тэгээд 2000 action минутын action ашиглах боломжтой. За тэгээд 500 мегабайтын package storage-тэй. За тэгээд community support юм байна. За тэгэхээр бид нар болохоор юугаар нь явна? Free-гээр нь явна. Яа нэг tab дээр аккаунт үүсгэлээ. За GitHub маань бол яг иймэрхүү байдалтай бол харагдана. За энэ дээр болохоор тэр одоо Git repository гэсэн үг. За одоо болохоор бид нэр git clone гэдэг командны тухай ярилцсан. За тэр маань яадаг вэ гэхээр одоо remoted repository гэдэг зүйл маань болохоор юу вэ гэхээр одоо нөгөө нэг git дээр одоо repo үүсгэн гэсэн шүү дээ. Тэрийг хэлж байгаа гэсэн үг байна. За ингээд бүгд git дээр repo үүсгэцгээе. За git-ийн маань dashboard бол яг иймэрхүү байдалтай харагдана. За бид нэр болохоор өөрийн local дээр байгаа project-оо оруулж ирэхин тулд энэ дээр шинээр repo үүсгэх хэрэгтэй. За тэрийг бол created repository гэдгээр дараад бол үүсгэж. За энэ дээр нэр өгнө. За бидлийсэн 3 гэдэг нэртэй repo үүсгэе. За public-аар за created repository дараад үүсгэж. За иймэрхүү байдлаар бол өөрийнхөө local дээр байгаа project-ын дээр оруулж ажиллах боломжтой. За энэ дээр дээдлийнх нь харах юм бол git init буюу одоо git-ээ ингэж үүсгэн тэргээд явцсан бооз. За тэгмүүтээ бид нэр яг юм хийн, тэгээ master амжилтна гэдэг иймэрхүү үүрэгтэй иймэрхүү дараалал хийх боломжтой. За тэгэхээр бид нэр болохоор алийн ашиглах вэ гэхлээр за ерөнхийдөө бол dot-ийн дундхыг нь бол ашиглаад хийгээд явчихна гэсэн үг. За гол утга санаа нь бол бидэнд яг юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол бид нэр болохоор одоо git clone гэдэг командыг ашиглаад remoted repository буюу одоо GitHub дээр байгаа тэр үүсгэсэн project руугаа local дээр байгаа project-аа ингээд хийгээд тэгээд GitHub дээр байрлуулах гэж байгаа гэсэн үг. За тэхийн тулд өмнөх терминал дээр очиж чинь. За энэ нь бол манай үүсгэсэн байгаа юунууд харагдаж байна. Файлууд index.html, за about.html гэдэг. За энийг ингээд хоёр дэш нь хуваагаад нэг дэш нь хуваагаад нэг тал дээр нь болохоор юуг гаргаж ирчээ. Git дээрх командуудаа гаргаж ирэхээр ажиллуулгаар гаргаад ирээ. За эдлийг ингээд хаачих. За энэ бас хэрэггүй байна. Бүр ишлүүлчихье. За тэгмүтээ энэ дээр болохоор git remove-ээр за origin гэдгийг origin гэж нэрлээд нэмчихье гэж байна шүү дээ. За тэгмүтээ git за remove гэдэг зүйл байдаг байхгүй. Энэ нь болохоор яах вэ гэхээр одоо GitHub дээр байгаа хаягаа remove-ээр нэмнэ гэсэн үг байхгүй. За тэгмүтээ энд add гэдэг команд байдаг. За origin гэдэг нь болохоор одоо GitHub дээр юуныхаа project-о origin гэж нэрлэж чинь гэсэн үг байна. Тэгмүүдээ хартал дээр GitHub дээр хаягийг бичиж өгч байна гэсэн. За энэ дээр ажиллах юм бол SSD болон HTTPS гэж байна. За дараагийн хичээлээр бүгдөө SSD хэрхэн тохируулах талаар хичээл оруулангууд тэндээс хараад SSD-гээр project-о суулгах боломжтой. За HTTPS-ээр суулгахаар ямар дутагдaltaй тал байдаг вэ гэхээр биднэрт одоо орж нэвтрэх болгонд код асуух гэдэг байдаг. За тэгээд тэр нь бас сүлд арай өөр болсон юм шиг санагдсан. За тэгэхээр ямар хөө байх нь бүгд харцгаая. За хуулж авчирч яриа тавьчлаа. За ингээд enter дарна. За тэгэнгүүтээ нэмэгдсэн гэсэн үг. Одоо git remove гэж харъя л та. Гэсэн чинь биднэрт origin гэдэг remote нэмэгдсэн бооз. За тэгэнгүүтээ энэ болохоор git branch дээрээ одоо main гэдэг branch-ийг үүсгээрэй гэсэн байна. Энэ m гэдэг нь болохоор master branch нь багхгүй. Буюу default branch гэсэн үг. За энэ хуулт яад enter зарчлаа. За git branch гэж харъя л одоо. Гэсэн чинь main гэдэг branch маань бол ороод ирсэн байна. За одоо нөгөө master гэдэг branch-а main гэдэг branch болгочих жоох байхгүй. За тэндээсээ болол одоо бид нэр тушлах нэ. Тушлана гэдэг нь юу гэсэн үг вэ гэнгүүт одоо бид нэр одоо
нөгөө нэг origin чинь болохоор бидний нөгөө нэг GitHub дээр байгаа хаяг project шүү дээ тий. Тэр origin гэдэг project руугаа main гэдэг branch дээр байгаа өөрчлөлтүүдээ илгээнэ гэсэн үг байхгүй юу? Буш буюу илгээж өгнө гэсэн үг. За, enter дадлаа. За, одоо биднээс баталгаажуулалт шаардах хэрэгтэй. Баталгаажуулалт боллоо шүү дээ. Гайхалтай. За, баталгаажуулалт хийгдсэнгүү. За, та нар дээр магадгүй баталгаажуулалт хийгдэж магадгүй юм. За, энэ дээрээс git status гэж харах юм бол ямар нэг өөрчлөлт байхгүй. За, одоо энэ project-оор refresh-тэй харах юм бол за, бидний түрүүний хийгээд байсан одоо about HTML болон index HTML гэдэг хоёр файл бол одоо ингээд ороод ирсэн байна. За, энэ дээр хоёр шиг commit байна гэж байна. За, тэн дээр нь дараад үзэх юм бол бидний түрүүний нэмсэн одоо файлын өөрчлөлтүүд байхгүй. За, нэг иймэрхүү байна. За, тэгмээтэй одоо тэр юу хийж үзэх вэ гэхээр бас нэг сонирхолтой юм хийж үзээ л та. Тэгмээд энэ дээр одоо CSS нэмчихье. Style цэг CSS. За, энийг нэмээд за энэ дотор болохоор body background color нь за центр болгоч л та. За, blue-гэд нэрлэчихье. За, тэгмээтэй одоо энийгээ бүгдээр нэмэе л та. Git status гэж харж байгаа. За, тэгмээтэй unstructured privacy style CSS байна. За, тэгмээтэй энийг comment болгохын тулд git add цэг тавьчихна гэсэн үг. За, тэгэнгүүтээ одоо болохоор нэмчлээ. Comment үүсгэж бэлэн болсон. Git commit. За, хазах m. За, тэгмүүд энд style нэмсэн. Нэмсэнгээд за энд дарчээ. За, тэгмүүдээ нэг одоо git log гэж харах юм бол бидний логт ороод ирсэн байгаа гэсэн үг. За, эндээсээ ингээд гарахын тулд бид нэр q дарах хэрэгтэй. Ингээд гачин зүг. За, git push одоо origin-ийнхаа master руу main руу илгээчихье. За, ингээд илгээчихсэн гэсэн үг. Тэгэхээр саяны style CSS дээр орсон өөрчлөлт одоо юу руу GitHub дээрх энэ project руу маань илгээгдэнэ гэсэн үг байхгүй. За, илгээчлээ. Ингээл илгээчихсэн гэсэн үг. За, одоо ороод refresh-тэй тарах юм бол CSS маань ороод ирсэн байна. За, ингээд одоо чи эндээсээ тухайн project-оо бие татаж аваад ашиглах боломжтой. За, одоо энэ дээр бол ингээд татаж авах юм бол харагдчихэ. SSL-ээрөө аль уу HTTPS-ээрөө татаж авах, аль эсвэл zip файлаар энэ project-ыг татаж авах юм уу гэд харах боломжтой гэсэн үг. Энэ удаагийн хичээл маань энэ хүрээд дуусч байна. За, дараагийн хичээлээр бид нэр хэрхэн SSL тохируулах талаар бол танилцах болно. За, тэгээд мөн GitHub дээр байгаа кодоо хэрхэн одоо компьютер дээр татаж авах, за мөн хэрхэн ингээд найзуудтайгаа хуваалцах талаар бол үзэх болно. За, тэгээд энэ удаагийн хичээлийн маань хамт үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцай баяртай.